Натурмед уламжлалт зэргийн засах нойрны төвийн эрүүл бай подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Итгэлээр баталгаажсан чанар Натурмед. За өнөөдөр бол онцгой өдөр байна. Тэгээд биднэрт сонин зачин хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд урлагийн гавьяа сэтгэлдэн дуучин Сүхбаатарын Батулга ахаа гिचидээ хүрэлцэн ирсэн. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд өнөөдөр та мандлаар эрчүүдийн эрүүл мэндийн бидний цувралд хувь нэмэр оруулаад нойр гудлын тухай эрчүүдэд тохиолддог төвөөмөл асуудлуудыг ярихаар ирсэн байгаа тий. За тэгэхээр ягаад энэ сэдвийг сонгох болов? Тий яг би ажил амьдралын мэдээж юу гэмдэ ирж юм гэж ярьдаг тий. Амьдралын хэм маяг. За дээрээс нь бас нэгэн салбарын манай солиулгын салбар ч юм онцлогтой. Тий. Тэгэл амралтын өдрөөр ч гэдэг юм уу ажлын өдөр ажиллана амралтын өдрөөр бас ажиллана бүх нийтийн бүр хууль ёсны амралтын өдрөөр хүртэл ингээл соёл урлагийн салбарын чинь үзэгчтэй ард түмнээ баярлуулж сэмгүүлэхийн тулд бас төрийн өмнө хүлээс үүрэг гэж байна. Ажиллана гэл энэ ажлын ачаал нэлээд онцлогтой л доо. Тий босод үйлчлэгийн салбарууд бас байна тий. Тэгээ яг миний хувьд бол бас Натурмед сэргэн засах төвөөр үйлчлүүлж исэн. Тэгээд үйлчлүүлж явах хугацаанд бол ер нь бол энэ нойрны асуудал байгаад байгаа. Их олон жил явсан. Тэгээд нойрны төв дээр очиж эмчид үзүүлж нарийн шинжилгээнд орж зөвлөгөө авах шаардлагатай болсон. Тэгээд тэр утгаараа ингээд нойрны төвд хандсан л да. Тэгээд ер нь бол энэ эрчүүдийн эрүүл мэнд тэр дундаа энэ нойр гудалтай холбоотой энэ орчин цагийн энэ их хотжилт байна. Асар их дуу чимээний болон бусад янз бүрийн бохирдлууд байна. Энэтэй холбоотой дээрээс нь ер нь эрчүүдийн сэтгэл зүй, амьдралын хэм маяг, за тэг хэвшил буруу ойлголт энэ төргээд нэлээ олон зүйлс ингэж байдаг. Тэг эргэн үний хувьд гэдэм үү залуу хүний хувьд бас эрэгтэй хүний хувьд бол бодож явдаг зүйлсээ бас хуваалцвал зүгээр юм болоо гэж бодсон. Маш их баярлалаа. Үнэхээр хэрэгтэй тий. Тэг ялангуяа зөвхөн эрчүүд маань ч гэсэн сонсоос гадна эмэгтэйчүүд бас ингэ ойлгоход тусаалах дугаарууд. Тэгээ ер нь бол адилхан шүү дээ тий. Хүн байхгүй тий. Тэгэхээр яг та мандлаар ингээд мэрэгжлийн онцлогоос болоод нойр гудчихсан байх гэж би бодлоо л доо. Тэр хэдэн жил дуучин ажиллаа би маш их сонсч ирсэн л да урлагийнхаа ингээд бүр ингээд ойр дотны хүн нас ороход хүртэл явахгүй очихгүй тохиолдлууд гарч ирсэн гэж сонсч ирсэн. Тэгэхээр ийм л их нэг зориулалт золиос шаарддаг ажил юм байлээ. Тэгэхээр та магадгүй хэдэн жил ажилласнаас болоод ингээд нойр гудалтай нүр тулчуу ч юм уу тиймэрхүү туршлагаасаа бас яриул хүмүүс сонирхолтой юм болоо. Яг шууд 100% ажил мэргэжлээс боллоо гэж хэлэхэд бол бас өрөөсгөл л дөө. Тий. Яг ер нь бол соёл урлагийн салбарын бол ингээ харахад их амархан сайхан ингээл дуулаад бүжиглэл хөгжмөдөөл тий ингээл нэг сайхан хүмүүс яваад байдаг. Гэтэл яг үндэ бол маш олон жил суралцдаг манай салбарын чинь манай анхаахын салбартай адилхан сэтгэл судлалын салбартаа бас адилхан их олон жил 2-3 сургууль дамжиж 2-3 шатлалаар за тэгэл ер нь бол тэгээд нэг 5-6 жил бол хамгийн доотлон за яг дуулаачдын хувьд за миний хувьд бол жишээ нь 2 сургууль дамжаад 8 жил сурч ээж мэргэжлийн дуучин болсон. За хөгжимчд бол ингээд хамгийн доотлон 10 жил 15 за зарим нь ингээд гадаад дотоод сураад ингээд дэгрээгээ ахиулаад явхаар 20 жил хүртэл сурч байна. Тэгэхээр амьдралынхаа хамгийн эрч хүчтэй хамгийн потенциалтай оргил үеийнхаа үндсэндээ 50% сураад өнгөрөөч байгаа байхгүй юу? Тийм байна. Энэ салбарт ажиллахын тулд. Тэгэхээр нэг талаар их амаргүй бас харагдж байгаа шиг биш гэсэн үг. За яг миний хувьд бол 1999 онд тухайн сонгодог урлагийн академик театрт найрал дуушнаар орж мэргэжлийн урлагт хөл тавьж байсан. Тэрнээс хойш яг тасралтгүй чөлөө турамтэлж хийгээгүй. Яг л дандаа мэргэжлийн урлагийн байгууллагуудаар ингээд ажиллаад. За улсын филармонд бол 2005 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Тэгэхээр яг мэдээж соёл урлагийн салбарынханд бол нойр гудал бас нэлээд байдаг. Ажил мэргэжлийн онцлог байна. Өдөр ажиллана. Өдөр нь ажлын айлын бэлтгэл сургуулаа хийх янз бүрийн боломж. За тэгээ оройн цагаар тоглолттой байна. За ялангуяа дуучид хөгжимчид энтрийн хувьд бол за манай жүжигчид энтер чинь шөнийн цагаар оройн цагаар бичлэг монтаж энтер дээр маш их суу. Тэ хувийн бэлтгэл сургуультууд өдөр нь албаны ажил яагаад оройн хувийнхаа юм хийх гэдэг ч юм уу. Гэх мэтчлийн ингээд янз бүр. За тэгэл нөгөө янз бүрийн хүлээ авалтууд, шоу зэнгүүн, албаны болон хувийн журмын ажлууд чинь маш их оройтно гэх мэтлэн. Тэгээ дандаа л ажил хөлмөрсөөр байгаа гэж байхгүй. Тэгээ мэдээж хүн юм чинь заримдаа бас найз нөхөдтэйгээ ч юм уу те суух мөх үе байна. Ингээл янз бүрийн юм байна. Тэгэл бид нар ч хөдөө гадаа явна, гадаадад явна гэл.
Тэгэхээр ер нь бол ажлын ачааллын хувьд бол нөгөө яг юм тогтцсон яг тодорхой офисын ажилдаа одоо хүмүүс байдаг шүү дээ. Өглөө 8:30-д ажилдаа ирээл өдөр яг 12:30-д өдрийн цайндаа ороод тэгэл нэг завсарлчаал нэг 30 минут амарчаал буцаал ажиллаа хийгээл орой 5:30-гээл гар гурван өөрөө уншуулд юм уу яадаг эсвэл одоо мэдгүй ингээ гардаг ч гэдэг юм уу те. Гэтэл манай салбар бол тийм биш. Тэгэхээр энэ салбарын онцлог бол байгаа. За тэгвэл би ер нь бол өөрөө ингээ бодоод хахад би ер нь бүр жоохон хүүхэд байх юм орны асуудалтай хөгд байсан. Ерөөсөө тоглож явж байгаа л хаа явж байгаа газар унтаад өгдөг. Тийм үү. Тий. Удаа дараа намайг тэгээд хаагаад олдохгүй тэгсэн чинь гэрийн хойно унтцсан байсан, саатанд унтцсан байсан. Гэл одоо тохиолдол зөндөө байдий. За одоо би чи уг нь хотод төрсөн. Тэгтээ би одоо миний өссөнтэй Архангай. Тэр дунд Архангай аймгийн Их Тамир сумын одоо 10 жилийн сургууль сурж байсан. Тэгээ суманд бас ингээ байхдаа 100 ингээ наадмаар морь мал ингээл унана бас үнэ тууланд явна. Би бүр ингээ морин дээр хүртэл хүүхэд лимчин тэгээ халуун өдөр морин дээр хүртэл ингэж унтаагаараа явж байгаад пидгээд унжаасан тохиол байгаа. Тэр чинь бол одоо ингээд хөндлөнгөөс харахад иш зайлууд энэ нэг жоохон юм одоо гэж бодох баг. Гэхдээ тэр чинь хүүхд болгонд ихгүй. Тэгээд тэрнээс хойш ингээд яхад бол ер нь маш олон жилийн давтамжууд байдаг надад. За сүүлд нь одоо ингээд оюутан боллоо. Одоо нийгмийн харилцаанд ороод ингээд одоо бас ингээд жолооны курс төгсөөл явж хахад машин тэрэг барайл одоо хотоос гараад ерөөс 30 40 50 км яваал ингээд тохиол эхэлнэ. Гэх мэтлэн те. Одоо бүрний нөгөөлөхөд хот дотор хүртэл ингээд гэрэл дөхөнөөс гэрэл дөхөн оронд догчжсэн. За яг хөө төвжил донд байж хата уртлынхаа машиныг ингээд зөөлөнд түншижсэн, мөрөвжсэн тохиолдлууд хүртэл байдаг. Энэ маань талаар 3-4 удаа. Шүн унтчаад тэгсэн мөртлөө өдрөн тэгээд. За янз бүр. Заримдаа ингээд шүн унтсан тохиолдол ч тийм байна. За нойр дутуу байсан ч тийм байна. Тэгэхээр ер нь бол их юм. Тэгээ би яагаад ингэж ярьж ийн гэхээр энэ янз бүрийн нойрны асуудалтай хүмүүс байдаг. Тэгээ би бол энийг одоо нойрны төв дээр байдаг одоо удахгүй энэ нарийн мэрэгжлийн аппарат байдаг те. Тэр чинь нөгөө өдрийн цагаар нойр мөдлөлийг оншилдог. Өдрийн болон шөнийн цагаар оншилдог тэр аппаратанд одоо удахгүй орох гэж байгаа. За тэгээд орохоор бас эмч ингээд онцлох бах. Тэгэхээр бол надад бол зөвхөн соёл урлагийн салбараас гэдэг юм ажил мэргэжлээс болоод эсвэл одоо би одоо ямар хүнээс илүү хөдөлмөрлөд байгаа шүү дээ. Зөвхөн ажлын ачаал гэхгүй олон талын юм байх шиг байна гэж хараад байгаа. Тийм. Яг хөө зүгээр үнэхээр сайхан ингээд амраад яатсан тохиолдолд бол харьцангуй гайгүй. Ер нь бол ажлын ачаал бол их байдаг. За стресс янз бүрийн юмнууд бол байна. За тэгээд нөгөө амьдралын буруу хэм маяг дадал зуршил бас нийтлэг их байдаг надад ажиглагддаг. За би өөрөө ч нэг тийм айхтар мундаг хамт биш. За хаяа бас нэг нуухгүй байх уу одоо манай найз нөхдөд үгүй унтахтаа нэг 2 пив уугаад унтчихараа айгуу сайхан унтдаг штэ гэдэг. Би нэг хэсэг нэг үгэлгээр бас нэг тэгж үдсэн. Тэгээ энэ бол их буруу юм байна гэдгийг би сүүлд ойлгоод байгаа. Энд чинь бүр сүүлдээ нөгөө нэг 2 пив ууж унтахгүй бол нойр хүрэхгүй байх чишээ. Тийм. Тэгэхээр энэ айгуу тийм хэвшүүл буруу ойлголтууд энэ Монголын нийгэмд явдсан байна. Ялангуяа одоо өсвөр насны их юм уу эсвэл залуу үе те. За бидний үеийн залуучууд дунд насныхаа энэ төр бас тийм тохиолдлууд байх жишээтэй. Бүр ингээд нас тогтцсон айгүй мундаг одоо нэг хүн одоо нэр усаа нийлээд яг хүндөр боловсралтай хүн хүртэл надад хэлж за чи унтахтаа нэг 100 татаад юм уу 50 г коньяк уугаад унтчих. Айгуу сайхан амардаг шүү дээ. Тэгээ би бас туршиж үзчихэл байсан нуухан алга. Тэгээ надад бол нэг тийм зохимжтой биш юм байлээ гэж санагдсан. Тэгээ ер нь бол энэ бол буруу. Амьдралын хэм маяга нэгдүгürt одоо зүг болох хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт сүүлийн үед би юуг ойлгоод байна гэхээр энэ хувийн сахилга утгач чухал юм байна. Хичнээн ажил ачаалтай байсан ч гэсэн яаж хийж яагаад нэг тогтсон цагт орондоо орж сурахгүй бол бид нар чи нөгөө үнэхээр давчгүй хүчин зүйл гэдэг шиг үнэхээр боломжгүй байдаг л да. Одоо ингээд 10 цагт хүн орондоо орох хэрэгтэй гэж яддаг. 10 цагт бид нар тэнд чи яг ажил баг эхэлж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр одоо яах юм ямар уучлаарай би унтлаа гэлтэй юм тийм үстэй. Тийм тохиолдлууд байдаг л да. Тэгээд их л олон юм байд юм байна гэд бодоод байгаа юм. Тэгээд яг зүгээр их олон хүмүүс ялангуяа ирчүүд өөртөө асуудлаа ингээд нуугаад эсвэл ингээд өөрөө аргалах гад ч юм уу янз бүрийн арга хэрэглээд ингээд яваад байдаг. Тэр л буруу юм байна гэж бодоод байна л да. Тэгээ энэ сүүлдээ ирчүүдийн сэтгэл зүйд нөлөөлөөд ажил амьдралын одоо дадал зуршил нь буруу болох, за амьдралын чанар унах тий. Тэгээ нөгөө эрүүл мэндийн асуудлууд гэл ингээл дагалдаал маш олон асуудлыг хараасаа дагуулд юм байна. Тэгээ явж одоо яригадаад байгаа шүү дээ тий. Бараг энэ бүх эрүүл амьдралын хэм маяг чи бүх суурь нойр юм биш үү? Тийм ээ.
гэж л бодогдоод байгаа. Таны хэлсэн чинь үнэн. Тэгэд олон хүмүүст одоо тохиолдсон юм лээ гэж харсан. Орой 100 г уучууд нойрон сайжирна гэд нэгэндээ зөвлөөд хоёулаа архичин болсон хүмүүс гэдэг нэрнгээс зөвлөсөн хоёулаа яа. Тийм. Хамгийн гол нөгөө хүмүүс туршаад нөгөө эхний үедээ нэг нойр хүрд юм шиг байгаа. Тэнгүүдээ эн чинь болж шүү гэд нөгөө өөр хүмүүст хэлчихэнгүүд тэрийг ингээл дуурайгаал хэлчихэж байгаа юм шиг харагдсан надад. Тий, яг үнэн тий. Би одоо нуух юм алга нэг хэсэг бол би яг унтах таныг орой болгон биш л дээ. Гэхдээ нэг жоохон ядарсан ч юм уу. Тэгээ би бас нөгөө нэг дуулахаас гадна хөтлөгчийн ажил хийдэг. Зохион байгуулах юм бай нөгөө хичнээн цагаар ингээд суухгүй зогсно. Тэгэнгუут ингээд хүл булчин айгүй хөвдөг байхгүй юу? Булчин нуруу энэ төр. Тэгэхээр нөгөө ингээд пи уухаар чинь булчин суулдаг гэдэг. Тэгээд одоо би бас нэг хэсэг ингээд тэгж ууж үзчихсэн. Тэгсэн чинь яг эхэндээ бол нойр хүрээд айгүй сайхан унтдаг юм байлээ. Тэгээ сүүлдээ унтах гээд ингэхээр нөгөө би нөгөө унтах хэвээр юм уугаагүй ч гэж бодогдоод ирж байгаа. Пи уух хэвээр бүгд тархин гараад. Тий. Одоо пи уухгүй бол унтахгүй тий. Тийм одоо мессеж өгж штэ. Тэгээ би сүүлдээ за энэ бол буруу юм байна гэдэг. Зогсооцсон. Энэ бол маш буруу. Тэгээ дээрэс нь би бол яг тамхи татдаггүй л дээ. Тамхи бас ингээд хүмүүс чинь ингээд замтахаас өмнө сайхан тамхи татчихъя гэл дээ. Тийм бас байна тий. Айгүйх тийм байд юм билээ. Бид нар чинь ингээд хөдөө гадаа юм гадаа дотоод юм зөндөөл юм байна штэ. Зүгээр ингээд амьдралын хэм маяг орой яг ингээд хүмүүс амрах цагаар чи ингээд гэрөөнд орохгүй явж хагаад гадаа хүмүүс ингээд тамхи татаад зогсож байгаа ч тийм. Өдөр чи доорол унтахал байлгүй дээс. Эсвэл одоо гэртээ ороод ажил хийж байхгүй байлгүй. Тэгэхээр бас тийм тамхин дээр ч гэсэн тийм байдаг баг. Тэгэхээр би бол энэ арх тамхины хэрэглээ, зөксгүй хэрэглээ те амьдралын буруу хөвшил дадал зуршлыг бол зогсоохгүй бол нойронд бас нойр хөдөлт бас нөлөөлдөг нэг хүчин зүйлийн болов гэж одоо хараад байгаа. Натурмед сэргээн засах, уламжлалт эмчилгээ, нойр хөдлийн оншилгоо. Эмчилгээний төв нь Улаанбаатар хотоос 24 км зайд Найрамдалд байгалийн үзэсгэлэнт газарт Нарсан ойн захад байрладаг. Мөн салбар амбалтаар нь 13 дугаар хорооллын GP Ops-ийн 4-5 давхарт байрладаг. Эмчилгээний тааламжтай орчин, тав тухыг үйлчлүүлэгчдээр мэдрүүлэх, эко, цэвэр бүсэд байрлахаас гадна туршлагатай, мэрэгчсэн эмч, совилогч, хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж, хоол зүйч, эмнэлэг зүйн мэрэгчсэн тогооч зэрэг 108 мэрэгжилтнээс бүрдсэн чадварлаг хамт олон ажиллаж байна. Манай төв нь сэргээн засах болон уламжлалт хангах ухаан, нойр хөдлийн оншилгоо, эмчилгээний тусламж үйлчлэгийг үзүүлдэг. Тухайлбал түгээмэл тохиолдох, мэдрэл сүлдэл, нойр гүйдэл, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд, үе мөчний архаг үрвсэл, насны шим тэжээл дэмжих, тамир тэнхээ сайжруулах, гэмтэл болон харвалтын дараах чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, чадвар алдалтыг бууруулах эмчилгээ хийдэг. Мөн тархины харвалтын дараах байдал, үе солих, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ, үе мөчний өвдөлт, хүзүү нурууны архаг өвдөлт, мэс заслын дараах эмчилгээ, тулгуур эргэтэн, яс, үе, булчин, шөрмөс, холбоосны эмгэг зэрэг өвчнүүдийг эмчилж байна. Та манлаар юм их уншаал их ухаж судалдаг, бас өөрчлөлт хийдэг хөгждөг юм байл л шүү дээ. Өөр нойр хөдөлтэй холбоотой ямар асуудлуудыг ажиглав? Ер нь энэ сэтгэл зүйг их зөв удирдахгүй бол зөв чиглүүлэхгүй бол мэрэгжлийн одоо хүмүүсээс зөвлөмж тусалцсан авахгүй бол одоо ингээд сүүлийн жилүүдэд ялангуяа энэ сүүлийн нэг 5-10 жил те энэ нийгмийн сэтгэл зүй маш докторгүй болж байна. Яг юу нь зөв, юу нь буруу гэдэг нь мэдэгдэхэ байлаа. За маш олон хэвлэл мэдээллийн сувгууд. За одоо нэг үгэлэхэд маш олон одоо зөвлөгч, туслагч, одоо сэтгэл зүйч одоо мундаг мастер юу ч гэнэ үү. Тийм хүмүүс маш болчлоо шүү дээ. Бараад дээр ахмах шиг гэдэг. Тийм. Тэгэхээр энэ дотор чинь үнэхээр академик боловсролтой, дадлаг туршлагатай, маш одоо чадвартай хүмүүс байгаа. Гэтэл тэр дунд өөрсдөө бүрэн гүйцэд боловсроогүй ээжиж хүнд ингээ буруу зүйл рүү чиглэлөө гэдэг хүмүүс бас байгаад байна шүү дээ. Тийм. Тийм. Ажиглагдсан уу тий? Надад ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэндээ ингээ маш сайн анхааралтай хандахгүй бол нөгөө мэдлэгийн биш мэдээллийн ингээд хит хурсгал орж ирээд зөв буруугаа ялгахаа байгаад тэгээ нөгөө баланс нь алдагдаад эхлэхэр чинь. Тэгээ би бол энэ дээр бол энэ эрчүүдийн сэтгэл зүй тал дээр их анхаарахгүй бол бас тэр нойр гүдэл. За би өөрөө ч гэсэн ажил ачаал ихтэй бас нэг сүүлийн жилүүдэд бас нэг удирдах ажил хийж байгаа. Зөвхөн төрд биш. Төрийн биш байгууллагууд одоо нөгөө юу гэдэг лээ төрийн төлөө огтно гэдэг шиг одоо би бас ингээд улсын байгууллагад ажиллахаас гадна 10 гаруй байгууллага дандаа ашигын бус сайн дурын, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн, залуучуудын, за тусгай хэрэгцээт иргэдийн оюун өмч зохиогч эрхийн чиглэлээр за нутаг усны гэдэг ингээд 10 хэдэн байгууллагт би бас үүсгэн байгуулагч founder
тэргүүн өдөр зүйлийн гишүүн заримийнх нь одоо ментор зөвлөх энэ төр ингээд хийгээ явдаг. Мэдээж тэр бас хүнээс асар их цаг зав зүрх сэтгэл мөнгө санхүү итгэл үнэмшил зориулт шаарддаг л да. Тэгээ би заримдаа бол манай гэр бүлийн хүмүүс одоо ойр дотныхан ч гэсэн хэлдэг л дээ. Чи нэрээс амар ачаалтаа ажиллаж байна одоо болио гэд. Тэгээ би өөртөө дүгнэлт хийгээл заримдаа за би ч ачаалаа дийлэхгүй байна гэл 2-3-аас нь гардыг. Тэгээ нэг мэтгэд буцаал 10 гараа явцсан. Тэгээ урлагт хөл тавьсан цагаас хойш одоо 90-ад оноос хойш яг үнийг хэлэхэд 90-ад оны сүүл 2000-ад оны их үеэс болоод намайг яг хүмүүс харахтаа бол энэ дуучин нөхөр те за филармонд ажилладаг, дөөрийн театрт ажилладаг байсан. За би дундуур нь радио төвч нэвтрүүлэгч хийдэг байсан. Тэгээ нэг урлагийн хүн гэдгээр нь л хардаг. Хөшгөний цаан далд хэлбэрээр бол бас нэг залуу хүн байна. Нийгмийн сайн сайхны төлөө гээд чадлаараа олон байгууллагад зүтгэж байгаа. Тэгээ тэр маань ч гэсэн нөлөөлдөг байх. Тэгээ одоо саяхан би нэг тим шийдвэр гаргаж явж байна. За энэ 10 гаруй байгууллагаас яг 50% буюу нэг 5-6-ыг бүр тас болий. Тэгэхгүй би одоо ямар супермен биш те. Би одоо ямар тийм мундаг амтнч биш те. Тэгээд яг чанартай нэг 5-6 байгууллагатаа ингээд ажиллаад нөгөө сайн дурын байгууллага хэлж шít. Тэгээд сүүлийн үед бодохоор энэ хит ачаал нагруус ихтгэхээр хүн нөгөө айгүй их юм бодоод шүн дархин амардгүй байна гэж би хараад байгаа. Тэгээд заримдаа би үнэхээр яг унтахгаа явдаг. Өөрийн мэдлэгөө за тэр ажил яах вүлээ. За филармон маань гэдэг нь манай урлаг яах вүлээ. Миний өөрийн уран бүтээл яах вэ. За нөгөө төрөөмс байгууллага маань яаж байгаа вүлээ. За энэ хэд маань яах вэ гэл ингээд нэг мэдгээд ингээд төмөн юм бодоод 2-3 цаг битсэн байдаг. Тэгэхээр энэ сэтгэл зүй гэдэг юм уу энэ бас их асуудалтай юм шиг байна. Тийм. Та энэ дээрээ яг яаж зохицуулах хийж байна? Менеж яаж хийж байна? Гэхдээ одоо хийж чадахгүй байгаа бол ингээд нойргодчихал сүүлийн одоо за сүүлийн яг ер нь нойрны баланс алдагтаад маш олон жил болсон. За ялангуяа сүүлийн 5-6 жил бол ер нь нэлээд асуудалтай байна. Тийм. Тэгэхээр та маань одоо эмчилгээ нь онцлогооны хэлсэн юм эмчилгээний цаашаа төгс үр дүнтэй болох гэж бодож байна. Нөгөө нойрны эмч маань бол шалтгаанаас үл хамааран үйлчлүүлэгчтэй хамт 8 удаагийн уулзалтын дараа бол одоо танин мэдхүй сэтгэл зүйн аргаар нойрын одоо юу яаж өгнө хэвэн болгож өгнө гэсэн тийм эмчилгээний арга таахгүй юу. Тийм. Гэтэ одоо ажлаа өөрөө яг ингээд таслахын таслаад одоо өргөжлүүлэхээс өөр аргагүй юм биш үү. Тэгэхгүй бол таныг ингээд зогсоохгүй бол тань шиг ирчүүд маш олон байт юм лээ. Тэгээд алийг хайх уу гэсэн тийм. Яг тэр ир хүн чи одоо нөө өрх гэрийн тэргүүн тэгээд бас өөрийг хариуцлага тэгээд нийгмийн өөрийг хариуцлага гэдэг арай өөр цар хүрээ дөрвөлсөнчлэн тэр хүрээндээ жоохон ачаал өндөр аваад идэм үү гэж би хараад идэв. Үрчлүүлж байгаа хүмүүс маань гэсэн тэгээд ер нь бол маш олон ажилтаа за тэрийг хаяа гэсэн мөртлөө хаяагүй ч юм уу те. Тэгээд ингээд одоо асар их ачаа өрөө явчихдаг. Яг үнэ тий. Одоо чи миний энэ хэлж байгаа юу чинь бол миний эргэлсэн ажилч тэр эзэмсэн мэргэлжилч тэр миний өөрийн сонголт. Одоо энэ сайн дурын гэдэг юм уу нийгмийн сайн дурын хөшгөний ардах талд хэлбэрээр ажилтдаг энэ одоо тэр ажлууд чинь бүгд бас миний өөрийн сонголт. Хин нэг намайг одоо тулгаал, тулган шаардаад хүчлээл алуудаад байгаа юм байхгүй. Зүгээр нөгөө талаас нь харахаар та ороод ирээч хамт ажиллая зүтгэе. Та үүсгэн байгуулсан юм чи аваа цаашаа аваа яваач. Би зарим нь одоо би болио ингээд та нар аваа яваа гарах хэрэггүй одоо үүсгэн байгуулагч та байхгүй болохгүй. Эсвэл өдөр цэвлийн гişүү эсвэл зөвлөх гэл ингээл заримийнхан зүгээр ингийн гişүү гэл. Ингэж явсаар байгаад ингээд би нөгөө баланс алдагдчихад байгаа юм л да. Тэгэхээр үгүй яг үнэхээр мундаг залуучууд байдаг. Асар их ачаал наруусыг аваад яваад чаддаг. Зарим нь болохоор их айхтар хүмүүс байт юм байлээ. Ерөөсөө яг ингээд өөртөө оногцсноо хийчихэл тэгэл за ийшээ бол надад тийм цаг байхгүй. Би амжихгүй уучлаарай гэл тэгэл өөртөө амралт өгөөл ингээ сайхан. Одоо явж тэр тийм хүмүүс ч их мундаг байт юм биш үү? Одоо айхтар гэх юм уу, ухаалаг гэх юм уу те. Мань мэт нь бол тийм биш. Хаанаач жонхолдож унахаа мэдэхгүй явж байгаа л яг үнэлэхээ сая хүртэл би нэг нэлээд том хүн дагалгаанд орсон. Тэгээд зөвхөн яг гайхуулах юм биш л дээ. Гэхдээ би одоо том баг нийлсэн бас нэлээд олон хаалгаанд орсон байна. Нэлээд олон удаагийн бэртэл хэмтлүүд авсан байлээ. Хүүхд байхаас ахуулаад морь болноос унах. Тэгэл уул хаданд авирах. За тэгэл одоо ахуйн янз бүрийн осол бэртэл хэмтэл зөндөөл юм байна л да нарийн яриул. Сая нэг хаалгаанд ороход нэг 10 гаруй бэртэл хэмтэл авсан байлээ. Бас нэг баг 10 шахуу хаалгаанд орцсон. Байнлаа том жижиг нийлсэн. Тэгэл ингээ бодохоор яг өөрөө л их санхаар боломжтой байх хэрэгтэй юм байна. Өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй юм байна. Би ч одоо 2 жилийн өмнө жолоо барьж явж хагаад зүрхнээсээ болоод өвдөөл яваадсан өвдөлт өгөл бүр өөрөөр өвдөөл тэгэл гүрийж явсаар байгаа л 100 айлын уулзуур дээр би ингээ жолоо барьж явж хагаад бүр машин дотор муужраад унсан шүү дээ. Өвдөлтийн шокод ийлэхгүй.
Тэгээд төргнээр 2 дугаар эмнэлэгт очиж ирсэн. Тэгээд 2 дугаар эмнэлгийн эмчнэр үзэл за таны зүрх маш асуудалтай байна шүү. Та юу яа цэгэнд очив. Тэгээд та ерөөсөө 3 дугаар эмнэлэг дээр зүрхийн төв дээр очиж нарийн шинжилгээнд ороорой. Таны зүрх бол маш асуудалтай байна шүү гэл. Тэгэл өчн намдах тариа тариал хүчил төрөгч мөрч өгөөл тайвшруулаад сайхан болонгуудаа тэгээ маргааш нь гараа шүгэлдэл ажиллая гэж яваа. Таада байлаа. Тэгээ 2 жил явж байгаад сая онголдож унахаас шахаад энэ хавар аргагүй ирэхэд юм зүрхний нээлттэй хаалганд орж байгаа байхгүй. Тэгэл эмнэлгээс гараад гарсан өдрөө шууд ажилдаа орчих. Би л явцтай. Гэх мэтчлээ ингээ явдаг. Тэгэхээр яг ер нь ингээ бодоод байхад хөв хүн өөртөө л их сайн менеж хийхгүй бол мань мичиг ингэж нэг мундаг амт шиг явж байгаа л нэг л өдөр дэшээ ч юм уу доош ч юм уу нэг дэшээ явах юм шиг байна. Тэр би одоо яг сэтгэл зүйчээр ажилламаар санагдчихлаа. Та ер нь хэд наслыг гэж бодож байна? Яг мэдээж хүн одоо аз шагалтай уртуудаа наслахыг бодлого байх уу? За та хэлээрэй. Тоо хэлэх юм уу? За би бол нэг 80 наслчих байх л гэж боддог. За тэгэхээр 80 насныхаа өвгөн дүр төрхийг ингээ олно гэсэн. За. Яаж төсөөлж байна? Гоё ирч хүчтэй, хөл гарan жилөөдөө өдлөөд, гурван тэгшин тийм байна уу? Гайгүй байгаасаа л гэж бодож штэ одоо тэгээд одоо би ч одоо уг нь хотод төрчөөд хөдөө өссөн, уул хадаар сүгсөг гэл явждаг. Морь малта нэг актер адууч байгаагүй. Хурдмаар унж байгаагүй. Тэгтээ зайдмаар унаал давчдаг. Дагс арваа сургачдаг тийм л хөвгт байсан. Одоо ч гэсэн ингээд морь малн дээр гарахад бол тэгэл за учиргүй эмнэг догшин хангал биш юм а гэхэд баргийн адууг бол эвийн олоод мөрч байсны 2 болд авчна. Тий. Тэгтээ ингээд авж байсан бэртлэгэмтлүүдээ бодоод ингээд янз бүрийн том жижиг хагалгаа одоо мэс засалд орж ирснэ бодохоор саяхан би нэг өөртөө дүгнэлт хийсэн. Би ч одоо яаж амьд яваад байгаа юм бэ? Тэгээ яста бурхны авралаар мэдээж одоо сайн хань жил өр хүүхдүүд сайхан аав ээжийн одоо заяасан биеийн югаар л явж байгаа юм шиг байгаа. Тэгээд би яагаад энийг сая санаандгүй ярьчих гэхээр нөгөө том хагалгаанд орохын тулд амь насны заалттай тэгээд нөгөө ерөнхий эмчээсээ гадна туслах эмч гэдэг үлээ те бэлтгэлийн бас эмч байгаа юм л да. Тэр чинь 10 дүүн багаар орд юм лээ шүү дээ. Тэгээ намайг надаас бараг цаг гарын юм мэдүүлэг цагдаад мэдүүлэг өгч байгаа юм шиг. Яг тэгвэл ингээд та ингээд эрсдлээ те одоо ингээд унтуулганд орно хэрвээ янз бүрийн хүндрэл үүсвэл таны эрүүл мэндийг бүгдийн нэг мөрчлөг мэдчих хэвээр. Таастай нэг үгүй яриа. Тэгээ би санаандгүй яриа суудсан чинь би тэгэхэд хүүхд байхдаа тэгэж бэртлэгэмл авсан. Өсвөр насндаа ингэсэн, оюутан байхдаа ингэсэн. За 20 эдтэй 30 эдтэй саяхан хүртэл бас нэг айхтар бэртлэгэмлээ ингээл авч байгаа. 2-3 жил дараалал авч байгаа байхгүй. Тэгээд тоолоод чинь 63 бэртлэгэмтэл. Зарим нэлээд айхтар. За тэгээд 9 хагалгаа. Тэгээ энэ саяны энэ зүрхний нээлттэй хагалгаа чи 9 төгнө. Тэгсэн чинь харин тэгжсэнгүй та одоо тэгээд ямар бие сайтай хүн бэ гэд нэг тэгэхээр би бие сайтай байж таарах уу? Эсвэл их бие муутай байгаад байна уу? Эсвэл миний амьдралын хэм маяг буруу байгаад байна уу? Тэ? Тий. Тэгээд ингэ бодсон. Тэгэхээр одоо мэдгүй гайг байхаа. Одоо би цаашаа л анхаарай гэж бодоод байна. Яг нэг үйл хэд. Өнгөрсөн хугацаанд энэ биеийг бол үнэхээр гаргуунд нь айсан юм байлээ. Тий, гамгүй эдэлтэй. Гамгүй эдэлсэн юм байлээ, тий. Тэгэхээр хоёлаа ингэн 80 наснда ер нь ямар үгэн байхын дүр зураг гаргана. Гайг бах уу? Тэгээ юу хийх юм тэрээ гаргаж ирнэ. За тэгэхээр тент хүрэх зориг гэж хоёлаа гаргаж ирнэ шүү заяа. За тэнгууд одоо хаанаа гаян одоо ямар одоо энэ бэртэл нэмэлтийг нэмэргүй шүү дээ. Одоо та бэртэл одоо ч нэмэргүй. Нэмэх бол тий. Одоо ер нь их олон бэртлэгэмтэл аваад олон хагалгаанд орсоор байгаа зүйлдээ бүр жоохон залхаж эхэлж шүү. Тийм. Одоо яс сэрэг чинь тий гих мэдчлэнгээр асуудлууд гарч ирнэ. За тэгэл ерөөдөө бол 40 гараад ирэхэр чинь булчингийн маасууд алга болно гээл тэгэл тархитлооны асуудлууд өсдөг юм мартдаг. За 70-наас нь нөгөө химлэр бүр ингээ юм дурсамжууд химэл дурсамжууд хүртэл бий болдог гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг насжилтынхаа ойлоо ингээ дүр зургийг гарангуудаа төлөвлөх хэрэгтэй байгаа. За тэнгууд амьдралд нь заавал дасгал байх хэрэгтэй байдаг. За тэнгууд дасгал чинь 7 хоногт булчингийн дасгал заавал байх хэрэгтэй. 7 хоногт 3 удаа гэлтэгэхээр таны амьдрал байна уу гэлхлэн байхгүй шүү дээ. За тэгэхээр хоёлаа тэндээс эхлэн гээл төлөвлөгөө гаргаад эхэлдэг шүү. За. Тийм би тэгээ одоо сая нөгөө яалаа би бүр жоохон хүүхэд байхдаа бас тархилгаанд 2-3 удаа нэлээд хүн бэртлэгэн авч ирсэн. Шат матнаас унаал, морь маланд өшгөлүүлээл бүр ингээд чаргаар гулгаж ягаад тухайн үед ч нэг юм нугалдаг төмөр байлаа шүү дээ тий. Тийм нугалдаг юм төмөр чаргаж байдаг шүү дээ. Тэрүүгээр ингээл уул руу манай аймаг дээр болгоо олны уртлын тэр юу руу
манай 1-р сургууль дээр өдөр хөнжүүлэх гэж байдаг байсан. Би ч одоо 1-ээс 3 дугаар ангид өдөр хөнжүүлэхэд явдаг. Манайх их олон хүүхэдтэй. Аав ээж хоёр хоёулаа урлагийн хүмүүс цаг наргүй ажиллана. 7 хүүхэдтэй айлын дундах нь. Тэгээ хичээлээ тараад өдөр хөнжүүлэхэд тэгэл өдөр хөнжүүлэхийн багш нар яг хүүхдүүдээ яах гал тэгэл бид нэр магадгүй бид нар өөрсдөө гулгаагаарч гулгаж яасан байж магадгүй. Тэгээ тэр уруулууч ингэж нугалдаг юм чаргаар ингэж гулгаж байгаа. Нэг юмдээ ингээ харайсан чинь байхгүй цаана манай тэр булгуулын дорч юм том үхэрч болгонод байдаг. Тэрэн дээр очим мөргөөл том жирийн шиг болж байгаа шүү дээ. Тийм картон гэдэг шиг гих мэтлэн тэгэл ингээд нүдөө боож бид нар чинь ингээ нөгөө санжийн нөгөө байрны хүүхдүүд чи орцсон тэгээд нүдөө богоо тоглодог шүү дээ. Тэр тоглож байсан та нар. Би чинь тэгээд би үнийгээ барьдаг нүдөө боож байгаа зав. Тэгээ нөгөө хүүхдүүд нь ингээд тэгэд шатаар ороод. Тэнгуут нь шатаар ингээд шатны хооронд чи ингээд хаач яв. Тэгээ 3 давхраас 2 давхарлаа 2 дугаар ангид байх та. Тархиараа унах. Тэгээ нөгөө багадаа их тархитлаханд маш олон хүнд бэртлэгийн тал авч ийсэн. Тэрнээс болоод ингээд толгой маш хөвддөг байсан. Байнга хаана явна барьдаг илдэг хүмүүст бариулаад хүчин номдох юм уугаал ингээд явдаг. Тэгээ би чи сүүлд нөгөө 3 сургуульд өссөн шүү дээ. Тэгээ 3 сургуулаа гурвуулангийн одоо онц сайнд өссөн. Одоо хөгжим мөчийн коллеж, Сүйс, Мүйс гурыг. Одоо би одоо өөрийгөө бодлоо хөрөгдөж байгаа юм биш. Надтай хамт сурж исэн тэр үеийн оюутнууд, багш нар, сургуулийн удирдлагууд бүгд намайг мэднэ. Сургуулийнхаа тэр 3 сургуулийн урдаа бэртгэл оюутан байлаа. Тэгээ би сүүлд нь ингээд нөгөө энэ толгойн өвдөлтөөс нойр хөдлөөс болоод нэг эмчэд үзүүлсэн чинь хувийн эмчэд үзүүлсэн тэгсэн чинь намайг нэлээд яаж аваад. Гэхдээ та маш багасаа бэртлэгийн тал авч яасан байна. Таны тархитлогоо ингээд та тэгээ ер нь яаж яасан ингээд баг арай тусгай сургуульд явж ясан уу юу гэж асууж байна. Гэмтлээс асууж. Үгүй би чи ингээл ингийн сургуульд яваал би чи ингээд сураад амжилтаа сураал төгсөөл одоо бас ингээд удирдах ажлыг явж байгаа. Толгоос гисрэдсэн. Яа тааста их энэ наад тархитлогоо бол маш нагруусгтай авч явд юм байна. Эрүүл мэндэд анхаараа гэл. За гэл тэгэл тэрнээс хойш бас 10 жил өнгөрчихөж. Тийм тэгэхээр одоо та нэг зөксөлт хийгээд шийдвэр гаргах болсон юм шүү дээ. Харин яг тийм байна. Ер нь нэг том эргэлтийн цэг хийхгүй бол нөгөө хүн чинь амьдралдаа нэг юм апдейт хийдэг гэсэн шүү дээ. Яг миний нэг тийм үе болж байгаа шиг байна л да. Тэгэхээр та одоо ингэж эрүүл мэндээ сонгоо 80 наснда эрүүл саруул одоо фиттэй эрч хүчтэй өө болох уу эсвэл одоо тэгээд яах юм ажиллаа гэд ч юм уу те шийдвэр гаргах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр та ингэ сонгоо. Тэгээ шийдвэрээ гаргаа. Одоо манай нойрны эмч бол таныг шууд л юу юм. Арай тогтмол цагт унд тогтмол цагт сэр тэгээд дасгалыг хэлэлтэлнэ. Тэгэл байх л да тий. Ер нь бол би чи ер нь баг өөрийгөө урьдчилаад уншилж байгаа юм. Тэгэхээр та одоо нэг чул зүйлсийн хажигсалтыг гаргаад тэрнээсээ одоо ялгах салах нөө шийдвэртэй бат ахна ш. Тэгээд бусад хүмүүстээс нөгөө юу яхаар саналтай хахаар одоо болцоон тий. Тэрийг сайн зардаг. Тэгээ яг би одоо яагаад энийг ингэ ярьж ийм гэхээр би дахиад хэлье энэ бол нэг гайхуулаад байх юм биш. Нэг талаар санаа зовох зүйл бараг нуух ёстой зүйл. Хөвгний эрүүл мэндтэй холбоотой асуудал. Гэхдээ надтай ийм төстэй эрүүл мэндийн болон сэтгэл зүйн эсвэл ажлын ачааллын янз бүрийн бэртлэг эмнэлтэд холбоотой ч гэдэг юм уу хүмүүс маш их байд юм билээ. Тэгээ ирчүүд нөгөө их дотгошоо байдаг. Нээж ил ярьдаггүй. За ингээд хэлчихвэл энэ хүн ингээд бодчих болов те гэдэг ч юм уу одоо мэдэхгүй. Тийм байр суурнаас байдаг учраас би бас жаахан ч гэсэн одоо манай ирчүүд, залуучууд үнэрт. За би одоо дээд үеийнхэндээ юу ярих вэ те? Одоо ах нар болон ахмад үеийнхэнд юу ярих вэ? Манай үеийн залуучууд болон араас явж байгаа дүүнэртээ өсвөр насныхандаа хэлэхэд ер нь их анхаарал болгоомжтой байх, эрүүл мэндийн эртнээс анхаарахгүй бол нөгөө хүмүүс ярьдаг штэ бийгүү болчдөг гэл те. Тэгэх магадлал их өндөртэй. Тэгэх яг нэг давуу тал гэх юм уу эсвэл сөрөг тал юм уу бүүмэд энэ олон бэртлэгийн тал авах энэ олон хагалгаанд ингэ орж явахад дандаа надад нэг хүмүүс тэгж хэлдэг. Одоо яг бусаад сэргэлт авах гэдэг юм уу хөл дөрөө босох эсвэл ажил амьдрал дээр гарах одоо даруй одоо яг адилхан бэртлэгийн талтай хүмүүс ингээ нүдэн дээр харагдаж байгаа. Даруй бүр 2 дахин ингээд 2 3 дахин хурдан босч ирээд 2 3 дахин сэргэлт авч ийн гэд сая сүүлд ингээд зүрхний нээлттэй хаалганд ороход хүртэл сэхэнээс гарч ирээл тэгэл юу хаалганд орол шууд 3 хоног сэхэнд оролт юм билээ. 24/7. Тэгэл байж хад сэхэнд байхаас хавлал таачд ямар хурдан сэргэж байна. Ийм хүнд хаалганд орчод. Яг адилхан хаалганд орсон хүмүүс хажууд өндийж чадахгүй байх чи би ч босч ирээд байгаа юм чи. Тэгэл нөгөө ийм бас юу сордог байл. Ийм 3 шариг сордог байхгүй. За яг хөө тэр бас ажил мэргэжлийн онцлог байж болно л доо. Тэрээс сайн. Тэгээ тэр чинь ингээд хүн ингээд эхний өдөр бол дөнгөж нэгийг сорж чадахгүй юу?
арай гэж нэгээс орж явах би чинь гэж шууд 3 сорч байгаа юм чи. Тэр чинь ингээд нийл өвчин. Эний чинь ингээд хөрөөдөд нээчихэж байгаа. Цээжийг дахиад доторх ингээд үрхээ нээсэн байгаа. Хичнээн олон юм одоо хагалгаа юмнууд байгаа шүү дээ. Тэгэл эсвэл гүргэр юм уу бүү мэд. Тэгэхээр яг хуу энэ нэг талаар давуу тал байж магадгүй эсвэл би жоохон хүн харахад нэг юм мэлээ хойлогч юм шиг мөртлөө жоохон гүргэр байж магадгүй мэдхгүй. Миний бодлоор юм байна. Та нөгөө зоригтой юм шүү. Босоод ажлаа энэ минь гэж батцсан юм шүү. Одоо байнга л тийм байгаа юм чинь. Тэг бошоо хайд. Босох ёстой, ажиллаа хийх ёстой, амьдралаа авч явах ёстой. Ер нь ирчүүд чинь тийм шүү дээ. Ер нь зоригтой хүн чинь сэтгэл готролд ордгоо, орноосоо сайн хурдан босч чаддаг гэдэг аа шүү. Магадгүй би нэг сэтгэл готролд орж яснаа бол сандаггүй. Зүгээр яалтчгүй ийм бэртэл авчлаа, ийм хагалгаанд орчлоо. Тэнд одоо намайг энд ингээд 7 хоног хэвтэх эсвэл нэг 2-7 хоног байж хооронд тэнд хичнээн хоосон цаг хугацаа өнгөрч ин хичнээн боломж алдж байгаа бол ажил яаж байгаа бол байнгын бодно тэгэл одоо тэг бошгон босхойг л боддоо шүү дээ. Нэг талаас зоригтой хан сайн зөв хідээч нөгөө талаас би ингээд бүр амар муухай асуулт асууж байгаа. За асуу одоо хамаагүй хоёлаа бол тэртээ тэргүй илэн талангүй ярьж байгаа юм чи тий. Та одоо ингээд өнөөдөр өгчлээ. Маргааш тэр ажлуудыг чи хийх бол тэгэл зогсчих. Тэгэл өөр нэгэн хүн авал хийн штэ. Тэр ч угаасаа хууль юм чи. Тийм. Нөгөө хүнээр дутахгүй штэ энэ нэг юм чи. Тэгэл хин нэг нь авал хийн штэ. Тэгэхээр тэрний төлөө тэгэж игцдэг хэрэг байна уу? Харин тийм ээ. За одоо наа үгүй чи би сүүлийн үед одоо ялангуяа сүүлийн 2-3 жил өстө маш олон хүнээс сонсч байна тий. Тийм. Амьдрал чинь жоохон хатуу штэ. Яг үндэ. Үнэ тий. Өөр хүний төлөө амьдарж гин гэсэн чинь өнөөдөр хүчлэхэд тэд нар маань маргааш ингээд зүгээр л. Үгүй яг хөтэй өөр хүний төлөө хэцүүл амьдрал л. Өөр хүний төлөө ч байх уу? Ер нь ингээд ер нь нөгөө бид нэр хүн бадаад идэг штэ. Тий. Эцэгтэй л өөрийнхөө хүсэл мөрөөдөл, өөрийнхөө ажил мэргэжил, өөрийнхөө амьдралын төлөө л явж байгаа штэ. Тийм. Тэгэхээр нэг тийм гавьяа байгуулаад байсан байхгүй л дээ. Тэгэхээр одоо харин жоохон дотроо бодолтой доороос өөртөө байхгүй бол тэгэл яста хаана ч жонхолтож унгаа мэдгүй улаан төгөө мандуулаад гүдэг нас ч өнгөрсөн юм шиг байна. Яг гоо залуу л да. Тэгэхдээ одоо дөнгөж 20 эдтэй байсан бол өөр 30 эд өөр одоо чи ингээд удахгүй 50 хүрэх гэж байна. Тэгэхээр залуу нас би хөгшин гэж байгаа юм биш. Тэгэхдээ нэг жоохон юу байхгүй болохгүй юм шиг байна. Тийм. Тэгэхээр саний асуултууд мандлаараа ингээд зогсох, бодох, эргцүүлэх асуултууд хаагдах тий. Тэгэхээр чи тэр гаргалтанд тодорхой хэмжээгээр нөлөөлж чадах юм бол хоёлаа яхаа нэг 80 наснда гоё ирчүүдтэй эрүүл саруул тэгээд бас хамгийн гол нь таны үр сад гэж байгаа, шавнар гэж байгаа. Бид нар та өргөжлүүлээд эрүүл болоод тий заа чиглүүлээ байж ах тийм боломж учраас таныг эртгэн шиг одоо зогсоё гэсэн юм а зогсоорой гэж ятгамаар санагдлаа. За тэгээд өөр та бас юу ярихаар бэлдэж ирсэн мөлий. Хэвшмэл буруу ойлголтын талаар маш чухал мэдээлэл өглөө гэж миний хувьд бол бодож байна. Миний гол хэлэх гэсэн санаа бол тэр ирчүүд бид нар хэвшмэл буруу ойлголтод баригдаж маш олон жил амьдралын буруу хэм маяг дадал зуршлаар явдаг. Бие биендээ буруу зөвлөгөө өгдөг. Уруу татдаг, тийм ээ? Тийм, хандаа гэдэг. Тий, тэгээд энэ арх тамхины хэрэглээ, амьдралын буруу хэм маяг энэ бүхэндээ анхаарахгүй бол болохгүй байна гэдгийг би одоо нийгэмдээ залуучууд өнөртөө уриалж байна. Үеийн найзуудаа ч гэсэн мантай адилхан нэг тэрэгний дугуйнууд цаагуурч бас зөндөө өнгөрж байна. Тэр би тэднэртэй л хэлээд байгаа санаатай. Тий, тэгээ яг уу нэг сургаал айлтах нь хаашаа би өөрөө биеэрээ мах өдөрөө яста яс цусаараа туулаад өдий хүрцэн сэтгэл зүй ажил ачаал бүх юмараа ингээд үзчихэд нөгөө 60 хүрж ухаан ороо 61-тэй мажин гэдэг шиг одоо л нэг ухаан орох аядаал явж штэ би ч. Тий. Тэгэхээр тэрийг л хэлэх гэсэн. За тэгээд яг уу цаг нь болоход суман дууссан байх вэ гэдэг нэг ирчүүдийн үг байдгийг. За. Снайпер гэдэг нөгөө мэрэгэн бодогч гэдэг чинь бол яг онилж жагаад боддог штэ тийм ээ. За нөгөө автоматтай хүн болохоор ерхэд нь баг онлохгүй шүү дээ. Ингээ харж агаад шүршин. Тэгээд тэр чинь тэр хавьд ингээд 20 сум гарахад бол 20 сумны 2 нь онд юм уу юу? Тийм үү? Зардалхтэй байна. Үндсэндээ бол баг би тийм маягаар л хөөрхий нэрүүл мэндийг авч явсан юм байна. Юу автомат гэснээс яг нэг дандаа сериосны юм хүчин зовлон үхэл хацлаа хоёлаа ярьсаар байгаа жоохон хүнд яриа болчих шиг боллоо. Нэг онигдоод байгаа юм. За. Дайн болж байна. Тэгсэн чинь сум дууссан гинэ. За. Тэгээд нэг дайчин сум дуусцаа одоо яах вэ даргаа гэдгсэн чинь дарга нь миний ч гэсэн сум дууссан гэдээ гар буугаар төс гэ буудсан явж ийн гинэ. Тэгэхээр нь бас л амаараа буудаал худлаагасаа ч гэсэн бууд урагшаа дайр гэл. Тэгэл гараараа буудцсан явж исэн чинь урдаас нь ингээд
гэсэн чинь том танк гараад ирсэн. Тэгэл ингээ хушуугаа эргүүлээл. Тэгэл за одоо ингээд өгөх юм байж гэсэн чинь дээрх нь таг нонгосноо. Пүн гэсэн. Дайсан бас сумдосцоо гэдэг шиг. Тэрэн шиг нэгэ сумаа дуусгаас өмнө одоо яах хэрэгтэй юм шиг байна л гэж. Кардан татаад жоохон өөртөө дүгнэлтийг нэг эргэлтийн цэг хийхгүй болохгүй юм шиг байна л гэж бодож байна. Тийм. Тэгэхээр эрчүүд минь эргэлтийн цэг дээр ирсэн бол заавал шийдвэрээ гаргаад тэгээд зөв зүйтэй те алхаарад гэж өнөөдрийнхөө подкастаар зочинтойгоо ярилцаад ойлголоо. Тэгээд эрчүүдийн ертөнц гэдэг чинь өөр те яг хүн л юм гэсэн ч гэсэн онцлогуд байгаа гэдэг. Тэр онцлог тохирсон гоё өөрийнхөө хувийн жишээнээс хуваалцсан маш их баярлалаа. Натур медийн удирдлага хамт олонд би бас талархал дэвшүүлье. Үйлчлүүлж ирсэн сэргэн засах дугаар одоо нойрны төвөөр ингээд үйлчлүүлж байна. Тэгээ маш бүтээлч юм эвсэг, эерэг уур амьсгалтай мундаг хамт олон байдаг. Тэгээд ажлын амжилт хүсэж байна. Баярлалаа. Тэгээ Монголынхоо нийгмийн одоо эрүүл мэндэд Монголынхоо одоо ирээдүйд Монгол улстай өөрсдөө салбартаа үнэтэй хүнэмэр оруулж байгаа талархаж байгаа. Тэгээд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тийм болохоор бидний дэмжижсэн байна шүү дээ. Маш их баярлалаа. Танд ч гэсэн ажлын амьдар өндөр амжилтыг хүсье. Тэгээд үнэхээр найран сайн байхыг хүсье. Тэгээд шийдвэртэй бас бат цогсоод гоё тууштай 80 наснда өстө нэрэ бүжигнүүлж байгаараа тэгээд дахиад 20 жилдээ 100 наслаарэ. Ерөөл бат оршвэ. Баярлалаа. За хамт исэн сонсогч танд баярлалаа. Баяртай.